Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг төшөөлье. За энэ удаад адресклероз өвчний дэлгэрүүлэх хяналтын тухай ярина. За давхарсан мэдээдээс тавчхан ярьдээ. Манай оронд халуурц өвчлийг архив өвчний эрсдэл хүчин зүйлийн судалгаагаар 16, 15-аас 65 насны хүмүүсийг судлахад 61.9 нь гибер холестерин илэрсэн байсан. Гибер холестерин гэдэг бол одоо зүрхний атеросклероз өвчний одоо хамгийн том нэгэн одоо үүсгэх шалтгаан болдог. Дисциплинтийн дэлгэрүүлж одоо эмчийн хяналтанд авч эмчилгээ хийснээр бол энэ одоо атеросклероз өвчнөөс мэдрээс сэргийлэх боломжтой. За атеросклероз гэдэг өвчний тодорхойлт нь бол архын явцтай бодис солилцооны хямралын улмаас бол артерийн судасны ханд бол өөрчлөлт гарч цэцний урсгалыг саатгадаг өвчин. Тэгээд тархиных байна, зүрхнийх, захих гэдэг одоо бөөрнийх бэрхтүүдийн бүх судсыг эмтээдэг ийм өвчин. За энэ бол эрэхгүй хоёр янз байдаг. Эрэх нь бол эрэгшгүй нь бол мэдээж удамшлын асчил байна. Эрэх нь бол тамхи татал таргалалт дарал ихсэлт гибер холестерины чихрийн шижин эстроген татал хоолносны бүтгэл стресс гэдэг энэ хэдэн эрсдэл хүчин зүйлүүд бол эрэх үтэй магадaltaй. За шинэ удирдамжийн суурь алгалтуудаас өгсөн зөвлөмжөнд юу гэж заасан гэхээр 10 жилийн зурсны одоо өвчлийн хүндрэлийн одоо өндөр ба маш өндөр эрсдэлтэй хүмүүсийг илрүүлэх нь одоо нэн чухал асуудал байна. Энэ хүмүүст одоо ингэж илрүүлэх юм бол одоо липид ууруулах хэмжлэг эрчимтэйгээр одоо хэрвээ өндөр байх юм бол маш богино хугацаанд липид ууруулах хэмжлэгээр эрчимтэй авах шаардлагатай болдог учраас одоо энийг одоо эрт илрүүлж хяналтанд авах зүйтэй байна гэсэн одоо шинэ зөвлөмж өгсөн байгаа. За мөн энэ зөвлөмжөд 2021 оны ES-ийн 19 оны ES-ийн зөвлөмжөнд юу шинээр өгсөн гэхээр том судас гэмтэх одоо зүрхний эмгэгүүд байна. Тамхи татах тэгээд одоо дарал ихс өвчин чихрийн шижин одоо бидний одоо байнга амьдралд хэрэглэдэг энэ одоо өвчнүүдийн таргалт зэрэг өвчнүүдийн үед бол зүрхсэдний эрсдлийн үндэ системтэй хийх бол зөвлөж байгаа. Энэ нь бол одоо нотлохоос суурилсан нэг одоо төвшин сийгээр бол зөвлөмж өгсөн байгаа. За 40-оос дээш насны эрэгтэйчүүд 50-аас дээш насны эмэгтэйчүүд бол цэвэршлийн дараагийн үед бол одоо энэ эрсдлийн одоо хүчин зүйл нь тодорхойгүй байгаа байвал үнэлгээг бол системчилсэн зохистой аргаар үзэж авч үзэж болно гэж зөвлөмж өгч байна. За илрүүлгийн хүрээнд одоо энэ эрсдлийн одоо үнэлгээ хийгдсэн өмнө 5 жилийн дараа давтан одоо шинжилгээнд оруулахыг хамруулж үзэх зүйтэй гэж болж байна. Артерийн гипотензийг эрсдэлтэй хүмүүсийн насан туршид тухайлбал одоо илүүдэл жинтэй гэр бүлийн хүүхэнд артерийн гипотензийг өгүүлэмжтэй хүмүүс цусны даралыг илрүүлэх үстэй анхаарч үзэх зүйтэй. Артерийн гипотенз бол бас атеросклерозын бас нэг том өвчин зүйл болдог. За тэгвэл 40-оос доош насны эрэгтэй 50-аас доош насны эмэгтэйчүүдэд бол за системтэй одоо энэ үнэлгээг бол заавал хийх зөвлөхгүй гэж байна. За бид нар атеросклерозын 10 жилийн одоо эрсдлийн үнэлгээг бол бидний скороор үнэлдэг. Энэ бол манай хөдөө орон нутгийн эмчнэр бүгдээ хийгээ сурцсан байгаа. За эндээс бид нар хамгийн өндөр эрсдэлтэй буюу 10%-аас өндөр эрсдэлтэй буюу 5%-аас дээш өндөр эрсдэлтэй одоо энэ хүмүүсийг бол зорилт бүлэг аваад одоо хяналтанд авч энийг одоо цааш нь хянахыг бол хянаж бүртгэж одоо авахыг бол өөрөөр дүүрэг сүмлийн эмнэлэг бол хийх нь одоо үүрэгтэй одоо ажиллаж байна. За энэ маш өндөр эрсдэл гэдэг нь юу ямар өвчнөд орох гэхээр одоо зүрх судасны янз бүрийн зүрх судасны тотон судасны шивдээс тотон судасны өвчнөд орно. Дахин одоо судасчлалт хийлгэсэн өвчнөд артерийн судасны одоо янз бүрийн ажилбар хийсэн хүмүүс харвалт тэгээд одоо аортын аневризм захын судасны өвчнөд бүгдээрээ энэ бол зүрхний одоо илэрх юм бол энэ бол маш өндөр эрсдэлтэй буюу атеросклероз одоо бүрэн онцлогдсон өвчин гэж үзнэ. Үүнд бас нөгөө тотон судасны ангиографигаар нөгөө судас тотон судасны шохооч дэлгэрэх юм уу каротид одоо юугаар доплер-графийн шинжилгээгээр өөхөн тов руу одоо бүрээний судсан дэлгэрэх юм бол бас бидний атеросклероз бүрэн онцлогдсон гэж үзнэ. За мөн хоёр дахь шалтгаануудыг бас бид нар олж тогтоох хэрэгтэй. Бас шалтгаанууд нь олон бамбай өвчин, чихрийн шижин нэлээний өвчин, бөөрийн арх өвчин, невроз хам шинжээ үед бол бас одоо липидийн солилцооны өөрчлөлт ордог учраас бидний бол анхаарал авна. За атеросклероз өвчний эрсдлийн үнэлгээнд одоо дисциплиныг гэрт илрүүлж 10 жилийн эрсдлийг эсвэл одоо атеросклерозын амьдрах хугацааны эрсдлийг үнэлдэг. Энэ ялах үзүүлэлт нь бол 10 жилийн эрсдлийн үнэлгээг арга нь бол 40-аас 75 наснд зорилтгоор бол амьдрах хугацааны эрсдлийн үнэлгээ нь бол 20-аас 39 наснд байдаг. За энийг бол анхаарч хэрэглэнэ. Бид энийг бол скор индексээр бол хоёуланд нь юу байгаа оноогоор дүгндэг байгаа. За зорилттой бүлэг гэх юм бол дистрибьюторийн эрхтэй илрүүлэх хамааруулах зорилттой бүлгийг өргөсөн тосгоны эрүүл мэндийн төвийн эмч тодруулна. Тодруулахдаа эрсдэл хүчин зүйл ба зүйлийн асуулга ба бодит үйлчлэгийг аргыг хэрэглэнэ гэж байгаа. За зорилттой бүлэгт ямар хүмүүс орох вэ? 35-аас дээш ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 45 болон түүнээс дээш насны бүх эмэгтэйчүүд, за атеросклерозын эрсдэл хүчин зүйлтэй 21-ээс 34 насны эрэгтэйчүүд,
мөнгө эрсдэл хүчин зүйлтэй 20-44 насны эмэгтэй чадвар гаргана. За тэгээ энэ эрсдэл хүчин зүйлийг бол EAS-ийн 2019 оны одоо энэ шинэ гайдлайн дээр бол үндсэн ба нэмэлт эрсдэл хүчин зүйлс нэмээд дээрээс нь шинэ эрсдэл хүчин зүйлийг оруулсан ба үндсэн эрсдэл хүчин зүйлдээс гадна одоо шинэ эрсдэл хүчин зүйлд бол гиперкоагуляц цөс өтгөрөх одоо цэвэршлийн дараах цуснд үүсдэг хомоцистений хэсэг мөн одоо тэтгэн судасны одоо гинтлийн үүсдэг серотонин блок тэгээд блокийн маркер тэгээд шээсний өвчл хэсгийн дүнлэдэг шинэ эрсдэл хүчин зүйл гэж нэмж оруулсан байгаа. За эрсдэлрүүлгийн хийх арга техник нь бол сүм одоо дөрвөн эмнэлэгт бол биохимийн шинжилгээ хийн. Биохимийн шинжилгээ бол 12 цаг үлэн байсны дараа хийн. За ийдээс бол бага нэвтрүүлэлт лабораторид одоо тодорхой боломжгүй бол өртөг багтаа предвалтийн томьёо гэдэг аргыг бол энэ томьёогоор бол бас тодорхойлж бас болдог. Энэ бол арай өртөг багтаа учраас бас хийх боломжтой байдаг. За тэгэхээр одоо өрх сум одоо тосгоны эрүүл мэндийн одоо сумын эмнэлэг бол эрт илрүүлэгт хамрах хүмүүсийг сонгох нь байна. Тэгээд зүрх судасны эрсдлийг тодорхойлох нь байна. За тэгээд хянаж явахдаа илрүүлэгт одоо хүмүүс хамрагдсан хэсгийг бол сайн хянаж явах нь байна. За аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт илрүүлээд одоо энэ хүнд липидийн солилцоог үзэх шаардлагатай болох юм бол аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгүүд төрөлсөн нарийн мэржлийн эмнэлгүүдэд липидийн вакцин шинжилгээг бол хийн. Липидийн вакцин шинжилгээ бол гаргасан. Одоо ийм шинжилгээг хийнэ гэж тогтоогдсон. Одоо энэ манай 2018 оны өдөртөмжлөр бол заагдсан байж байгаа. За липидийн шинжилгээний хяналтыг хийхдээ мөн одоо липидийн цаг хугацаатай хийхээс гадна илгэний үйл ажиллагаа, булчингийн одоо миопатийн үйл ажиллагааг бол давхар хинжих хэрэгтэй. За эрсдлийг үнэлэх аргачлал нь бол одоо интернет дээр гар утасны програмыг ашигласан янз бүрийн програмууд аппликейшнууд бол гараад ирсэн байгаа. Энгүүр бас одоо бид эрсдлийг үнэлгээ бол хийж болно. За энд нь одоо өгөгдлүүдийн үйл энэ дэр бол бичсэн байна. За эрсдлийг бол одоо ингээд өндөр дунд гэдэг маш өндөр дунд зэрэг ингээд англиад аппликейшн дээр оруулсан байгаа. За тэгээд бага эрсдэлтэй нөхцөлд 1-4.9 скор ойрын 10 жилд одоо атеросклерозоор өвдөх магадaltaй бага эрсдэлтэй хүмүүс бол амьдралын хэм маягийг эмшүүлэхээ зөвлөнө. Дунд эрсдэлтэй бол амьдралын хэм маягийг эмшүүлэхээ зөвлөнө. Дээрээс нь статин эмчилгээ хэрэглэх үү гэдгийг хэлсэн. 7.5-аас 14.9 буюу өндөр эрсдэлтэй хүмүүс бол амьдралын хэм маягийг бол одоо зөвлөөд амьдралын хэм маяг нь хоолт ижил тийм ээ. Ялангуяа хоолт ижил нүүрс ус одоо өөх тустай хансан өөх тустай хоол ундах тийм ээ. Хөдөлгөөний одоо хөдөлгөөний хомсдол зэрэгс үүссэн тархалтай холбоотой ийм одоо зөвлөмжүүдийг бас сайн өгнө. Тэгээд статин эмчилгээг шууд эхлэх заалттай. За 12%-аас одоо эрсдэл нь 10%-аас дээш байх юм бол аспириныг бол хамт хэрэглэдэг. За 15%-аас дээшээ маш өндөр эрсдэлтэй байх юм бол статин эмчилгээ аспирин хамт зөвлөнө. За энэ дээр шинэ тэмдгээр юу гардаг гэхэд нөө шагаан дээр юм одоо холестерин занглаан гардаг. Нүдний одоо зөвхөн дээр бас энэ цайвар занглаанууд холестерин одоо хуримтлал занглаа гардаг. Нүдний одоо эргэн тойрын цайвар одоо юу гардаг саарлын хүрээ гардаг ингэх юм бид нар хараад болоод холестерин нэмэлт гэсэн нэгтэй байх магадaltaй гэж үзэн. За багцын шинжилгээнд дээр бол 3 шинжилгээгээр бол бид нар одоо тодорхойлж болно. Одоо шагаа болгоны индексийг тодорхойлоод бид нар одоо захын судасны адресээс явуулж байна гэж үзэж болно. Тархины одоо доплер графын шинжилгээгээр бид нар одоо тархины атеросклеросын өвчин одоо явуулж байна гэж баталж уншиж болно. Тэтгэн судасанд бол одоо артерийн судасны шохоочлол илэрх юм бол бид нар зүрхний ишмийн өвчнөр өвдөх магадaltaй байна. Өвдөж байна гэдгийг бол тодорхойлж болно. За хүүхдэд мөн одоо энэ дислипидемия одоо удмын гаралтай байдаг учраас энийг бол одоо зүрхний өвчин эсвэл одоо гиперхолестеринийн удмын өвлөмжтэй байх юм бол ээлжинд бас холестерин ихсэн байх юм бол 3 наснаас нь эхлээд 9-аас 11, 18 настай бол давтан үзнэ. За зүрх атеросклерозын эрсдэлтэй илүүдэлчтэй таргалтай инсулин дүүжих хам шинжтэй удмын өвлөмжтэй байх юм бол 16-аас дээш наснд өсвөр насны хүртэл 5 жил тутам илрүүлэг үүслийг бол хийнэ. За мөн липидийг одоо хийж явахдаа илгэний үйл ажиллагааны өөрчлөлтийг болно. Булчингийн одоо задралын кретин фосфокинасын одоо булчин задрах шинжээг бол ажиглаж авах хэрэгтэй. Өвчин маш их өвдөд миалги өгөөд одоо сүүлдээ миопати болж одоо хүндэрдэг учраас энийг бол липидийн шинжилгээ хийж авахдаа энийг байнга хянжих хэрэгтэй. За үйлчлэгчийг одоо илгээх шалгуур үзүүлдэг гэж байна. За дистрибутийн үйлчлэгчийг өөрөх тасхны эрүүл мэндийн төвөөс нэгдсэн бол төрөлсөн мэргэжлийн нэр бол дараах шалгуураар илгээнэ. Нэгдүгээр нь бол шалтгааныг тодруулах шинжилгээ хийх зорилгоор явуулна. За липидийг одоо бууруулах эмчилгээ нь үр дүнгүй байх юм бол бас явуулж болно. За эмнэлгийн онцгой нөхцөл липид бууруулах эмчилгээ бол хийх шаардлагатай. Эмнэлзэн онцлогой нөхцөл байдлын улмаас
бид бурууламжийг хийх шаардлагатай. Энэ гурван шаардлагаар бол бид одоо тодорхой төрөлцсөн мэрэгжлийн төрөл явуулна. Мөн анхан шатны одоо эрүүл мэндийн байгууллагад дистрибутмын нэвтрүүлэх хамрагдах зорилттой бүлгийг тодорхойлно. За зорилттой бүлийн одоо багц шингээг амьд бүрийн нэгдсэн эмнэлэгт хийгээд тэгээд багцанд бол нийт хол эсрэг 7.5-аас их юм уу тэрийг эсрэг 5.6-аас их байх, бага нэвтрэлтэй 4.9-ээс их байх юм бол энэ гурван үзэгтний аль нэг нь байх юм бол бид нэр энийг тодорхойлох зорилгоор төрөлцсөн мэрэгжлийн эмнэлэг рүү илгээнэ. За анхаарал тавьсан баярлалаа.